төсвийн мөнгө буюу төрийн мөнгө гэж байхгүй. Энэ бол татварлагчдын мөнгө. Монгол улс үндсэн хуулиараа ард иргэдээс аж ахуйн гэж байдасаа үл маргах журмаар татварыг төлрүүл авч байгаа. Үл маргах журмаар шүүмэр үндсэн хуулиараа. Тэгвэл таны мөнгийг үл маргах журмаар танаас асуухгүйгээр татан төлрүүлж авж байгаа бол буцаагаа зарцуулахдаа бид нар энийг асуудаг байх хэрэгтэй байхгүй. Олон нийтэд ил тод нээлттэй байх хэрэгтэй. Хяналттай байх хэрэгтэй. Үр ашиггүй зүйл зарцуулсан бол хариуцлагатай байх хэрэгтэй. Энэ шинжилгээг бид нар 23-нд хийсэн. Одоо төсвийн тухай хуулийн дээр анх удаага төсвийн ерөнхийлөн захирагч нар ямар нэг үр ашиггүй зүйл, ямар нэг зүйлийг ангилал зөрүүлж, нэр зөрүүлж те ингэж хийсэн бол төсвөө оруулж ирэхдээ хүртэл бүр тооцоо судалгаанд буруу оруулж ирсэн бол ажил авдамжаалсан шүү чөлөөлөх болсон байна шүү. Амар дээрээс нь бид нар 10 сарын 1-нд төсвийг одоо анх өргөн барьдгүйсэн. 10 сарын 1-нд өргөн бариггууд нь бид нар ингээд шууд гинт өгөөл цаг ба. Тэгээд ийм нэг ном өгөн нөгөө номноос нөгөө тоогоо харах гэж үзэхсээр л байхгүй. Тэгээд 10 сарын 3-4 сэлцээд эхэлчихдэг байхгүй. Тэгээд дотор нь юу байгааг мэдэхгүй байдаг. Одоо тэгвэл 9 сарын 1-ээс бид нар өргөн бариад бүгдээр үзье гэж байгаа. Олон нийт үзье. За дээрс нь төсвийн доктортой үеийн зүйл аудит гэдэг улсын их хурлын хяналтын үрийг бий болгож субъектийн байгууллагууд үзээд мэргэжлийн дүгнэлтүүдийг олон нийтэд нээлттэй танилцуулдаг гэж байгаа. Тэгэхээр энэ жишээ нэг талаа бол одоо бид нар энэ олон нийтийн нэг оролцоо хяналтыг нь бэхжүүлэх энэ асуудлуудыг бол дархлаа болгоод өгсөн, хуульчлаад өгсөн, олон нийтээс авч санал авдаг болсон. Анх удаага дэнжлээс хэрэгжиж эхэлж байгаа шүү. Тэгэхээр энийг цаашдаа бид нар зайлшгүй бүр хөгжүүлэх ёстой. Ямар нэг байдлаар би хэлэх гээд байгаа зүйл нь сангийн яамнаас төсвийн тухай хуулийг, доктортой байдлын тухай хуулиудыг өөрчлөлт оруулах эрэхтэй саяын дээр хариуцлагатай холбоотой, хяналттай холбоотой, олон нийтийн оролцоотой холбоотой, ил тод нээлттэй холбоотой асуудлууд орж ирвэл бид нар хатуу хэрэг тавих ёстой. Дээрээс нь бид нар энийг өшөө цаг ямагт бэхжүүлж, шинчилж, реформуудаа үргэлжлүүлж явах асуудал байна. Гурав дахь зүйл нь одоо төсвөөс гадна одоо бид нар үндсэндээ анхаарах ёстой зүйл бол татварын асуудал байна. Үндсэндээ яг 1 сая хүн л ажил хөдөлмөр эрхэлж идэг. Энэ 1 сая нь одоо бусад 2.5 сая хүнээ энэ улс орны чинь дааж авч явахад бол айгүй хүнд очлоо шүү. Тэгэхээр бид нар суурьаар маш том шинжилгээг хийхгүй бол хүнээс шууд үйл ажиллагаанаас нь ажил хөдөлмөрөөс нь орлогоороос нь татвар төлрүүлж байгаа шууд татварын тогтолцоог шууд бас татварын тогтолцоо руу шилжүүлэх бол үндсэндээ бол одоо бид нар энэ систем бол явхаа боллоо гэдэг асуудал байна.